Эхлээл би чинь одоо 20-д Амголоо охин явлаа шүү дээ Францд. Ста нэрээ одоо Францд хөгжил дэвшил гэж байдаг юм байна. Монголч нь одоо мангар тэнэг тийш очиж хөгжил дэвшлийг сурч та ирнэ гэж явлаа шүү дээ. Тэгсэн мөртлөө аягүй сонь ингээд явж байгаад ингээд явж тийм тойрог хийж аваад эргээл их орондороо тийм. Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр бид нар Францын Парис хотод ажиллаж амьдардаг Чимгума гэдэг бүсгүйтэй уулзж байна. Би зүгээр энд ирж яваад сонсон сураг нь Австроор PhD хамгаалсан, Францад 25 жил ажиллаж амьдарч байгаа. Тэр тусмаа аялал жуулчлалын бизнес хийж байгаа гэдэг үндсэн мэдээлэл дээр нэгээд сонирхол татаа тэгээд Чимгумаг оролцохыг хүссэн юм аа. Тэгээд за сайн байна уу? Сайн байна уу? Сайн явж байна уу? Сайн л явж. За сар шиндээ сайхан шинэлв үү? Сайхан шинэллээ. Сар шинэ бол өргөн болж байна уу? Уу яг хөө тэгэл эн чинь гадаад байдаг монголчууд чи яаж тэмдэглэдэг вэ? Тиймэрхүү жишгээр л тэмдэглэн. Гэрээлэнтэйгээ зоолгоно. Монгол уламжлал хүмүүстэй танилцуулна. Тэгэхээр өөрийнхөө хувийн амьдралаас эхлэх үү? Хоёлаа хаана төрж өсөв, бага насны чинь тухай дурсамж, илүү одоо сэтгэлээс гардггүй гоё хөгжилтэй явдлууд. Тэгэл хоёлаа дэшээ явъя да тэх үү? Эхлээд өөрийгөө манай үзэгч танилцуулаад. Хоёлаа бага насны чинь амьдралаас эхлэе. Би ч одоо тэгээ хүнд нэг гайхуулаад сүр бадруулаад яриад байгаа. Түүхтэй хүн биш л дээ зүгээр олон хүн. Гайхуулт юм уу тэр? Гайхуулах гэж түүх байхгүй шүү дээ тий. Үгүй яхаа тэгэл гоё өөрөө чинь нэвтрүүлгээр бол их мундаг хүмүүс ордог юм байна. Мундаг. Тэгэхээр чи одоо би ч нэг тэгж сүр бадруулаад байх чи одоо юутай хүн биш. Гэхдээ одоо өөрөө чинь жишээлбэл тэр нийтлүүдийг бүгдэр ингэ сонирхож уншдаг байлаа. Одоо хэдэн жилийн өмнө оллоо илүү сайт майт гэдэг тийм. Тэгээд ер нь нэг тэр хөгжлийн нэвтрүүлэг дэр гэдгийг бас үздэг байлаа. Тэгээд одоо түрүүн ярьжсанаар миний хувьд хамгийн сонирхолтой санагдж байгаа зүйл нь бол одоо яг өөрөч хүн байгаа байхгүй. Жишээлбэл одоо 10 хэдэн жил Америкт амьдраа, гадаад амьдраа эргээд Монголдо одоо бидний насны хүмүүс чинь ингээд эргээд сууршина гэдэг чинь одоо байнга Монголд амьдарч байгаа хүмүүсийг төсөөлж байгаа шүү дээ. Амархан юм биш байхгүй тий. Аюу хэцүү. Одоо жишээлбэл би чи 20 хэдэн жил амьдарчлаа гэж чинь эргээд би мэдээж их орноос өөр би хайчих үү тий. Монгол хүн Монгол үзэншлаасаа илүү одоо өөр хайчих. Гэхдээ тэр чи эргээд амьдрна гэдэг чинь одоо яг ингээд зам гарахаас өсвөл үнэхээр амар хэцүү байдаг байхгүй. Тэгээ би Улаанбаатарт очиод ингээд очлоо. Тэгээл ерөөсөө хөдөө явахын төс болдог. Хотод биш тий. Бол амьсгалах арга байхгүй байгаа юм чи. Тэг чин тэгэл манай ээжнэр бол жишээл аяг дургуйцсан байхгүй. Чи энэ улаан хоорондоо би ч одоо болтлоо ээждэг хамт улаан хоорондоо амьдарч. Чи энэ төрж өссөн хүүхд чи юу сүртэй. Тэг мэдчихлэн тий. Тэгээд би бол яг бусдыг бодох юм бол бас нэг хамаагүй улаан хевсэн дээр гიშгэж ирсэн юм л дээ. Яг гэх юм бол би ч нөө Франц хэл сурдаг. Франц хэлний эхний гадаад хэлний дээд сургууль гэж байсан шүү дээ. Одоо хүмүүнлэгийн сургууль. Тэгэхэд бол би ч нөө нэг тэнд одоо яг Франц хэлээр төгссөн анхны төгсөгчдийн нэг нь баггүй. Тэгээд тэр үед бол нөгөө нэг Франц хэлний орчуулагч төр гэж байхгүй байлаа. Тэгээд Францын засгийн газарч бай. Тэгээд тэр элчин сайдын ямаар дамжуулаад одоо ер нь бол Франц хэлний сайн орчуулагч нар бэлдээ. Монгол оюутнуудыг бол одоо Францад сургаж эхлэе гэсэн тийм бодлогын эхний одоо тийм давлгаанд нь би одоо хамрагдахгүй. Тэгээ эхний 2 жилд бол би стипендтэй ирлээ Францын засгийн газар. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia. Эренгүүт чинь энэ тийм байгууллагуудыг хүлээж аваад тэгээд оюутны байранд оруулаад
За энэ юм байдгийн тэнд юм байдгийн. Тэгээ би нэг хөдөөний одод очичвөө. За. Одоо хаана байгаач ч мэдэхгүй явж байгаа шүү дээ. Ямар учиртай юм ч бүү мэд. Тэгээд тэр чинь хүн танихгүй. Тэгээд одоо яадаг юм бэлээ гээл одоо бараг л орой болгон шахам л гэртэл л бараг уйлдаг байлаа ш хүн амьтан танихгүй. Тэгээд тэгсэн чинь одоо тэн чинь Франц оюутнуудтай нэг 3 дахь курстэй ороо сууж байгаа байхгүй. Одоо миний Монголд сурсан 4 жилийн сургалт чинь Францын эхний 1-р курс 2 дугаар курстэй л одоо тэд нэр багш нар нь сургалтын систем тэгж хүлээн зөвшөөрч байгаа байхгүй. Тэгэхээр би 3 дугаар курст нь одоо сурах хэрэгтэй болно. Тэгээд 3 дугаар курст нь орсон чинь хичээлээ ойлгодгүй. Угнууд Монгол зөндөө юм сурсан байдаг те. Франц хэлтэй. Тэгээд Монголдо дээд сургууль төгсчихсэн ийм хүн байгаа даа штэ. Тэгсэн чинь одоо яг ингээ Франц оюутнуудтай энэ зэрэгцээ те ингээд суухаар зэрэг нэгдүгürt Ахмад оюутан би байгаа. Тэднээс нэг 2-3 жилийн ихч. Тэгээд өшөө дээрээс нь Франц хэлийг бас сайн ойлгохгүй ингээ Франц системийг Франц сургууль Франц багшаар Франц хүүхдүүдтэй ерөөс сууж үзээгүй. Тийм байгаа даахгүй. Тэр чинь аяг хэцүү юм лээ. Тэгээд би чи уучраа болохгүй бүтэн жил явбөө. Тэгээ одоо яг нэгдүгээр уйларлаа. Нэг дүнгүү төгснө гэж байхгүй те уйларч байгаа байхгүй. Тэгээд би чинь уйлраад уйлар хаасч одоо яах вэ? Тэгэл нэг тэгээ 2 дахь жилдээ бас нэг овоо уучраа болсон явж байгаа. Одоо нэг уучраа алдсан. Тэгээд явж хагаад ямар ч байсан тэр сургуулаа төгслөө. Тэгээд нэг овоо ингээд байж итлээ. Одоо миний стипенд дуусчихж байгаа байхгүй. Тэгээд одоо яадаг юм бэлээ. Тэгээд за ер нь ингээл анханасаа бол би нэг 2 жил сурчаал буцсан да гэж бодож исэн хүн чинь. Эндээ одоо яа. Тэгээд цаашдаа ер нь тэгээд хүний заваа тавилан байдаг юм шиг байна. Тэгээд энд байх нь одоо баг ойлгомжтой болоод ирж байгаа байхгүй. Тэгээд би чинь за гээд тэгээд хажуугаар нь би яг нөгөө нэг хил шинжлэлийн сургуульд байж хаад дараа нь улс төр судалт давхар орж байгаа байхгүй. Тэгээд яг 1-р курсээс нь ахуулж явсаар байж хаад докторантурт нь ороод тэгээд 2008 онд докторийн зэргийг хамгаалаад. Яагаад улс төрийг сонгосон юм? Тэгээд ер нь бол нөгөө би чинь юу байлаа л да. Нийгэм судлаар их сонирхдаг. Нийгмийн одоо сэтгэл зүйн сонирхдаг. Тиймэрхүү зүйлээр сонирхдаг байж байгаа. Тэгэл нэг мэдсэн чинь нөгөө цэрэг иргэний харилцааны юунд шалгалт өгөөд. Тэгээд тэгсэн чинь багш нар нь одоо амар шалгалт авангаад чиний одоо гэр бүлийн чинь одоо хүрээлэн үеийн ямар ажил мэргэжил эрхэлт ингэж эхэлж байгаа байхгүй. Гэсэн манай аав ээж эдгээр чинь ерөөсө бүгд бид нар чинь бүгд социализмын үед чинь нөгөө нэг улаан хооронд чинь дандаа цэргийн хооронд л байдаг шүү. Ерөөсө 44 53-д хоёрхан сургуультай. Тэгээ манай тэнд төссөн хүүхдүүд бүгдээрээ л мэдж байгаа. Бүгдээрээ л цэрэг ахлагч офицеруудын хүүхдүүд. Тэгэл тэн чинь нөгөө социализмын үеийн нэг хот төлөвлөлттэй байсан юм шиг байна. Тэгэл тэн чинь ерөнхий сургууль нь байдаг, Батлан хамгаалах юм байдаг, сургууль нь байдаг. Тэгээд цэргийн ангиуд нь байдаг. Тий. Тэгээд тэн чинь одоо 10 жил төгссөн одоо миний найз нар чинь бүгдээрээ л өдөр чинь ахлагч офицеруудын хүүхдүүд байгаа юм чинь. Тэгээ би яг тийм орчноос ирсэн би гэсэн чинь ерөөсөө өөрөө бол цэрэг иргэний тэгээ харилцааны талаараа одоо яа сонирхол өөрчлөлт сонирхолтой байна да. Тэгэл манд одоо нэг мундаг сайндаач биш тэр Франц одоо багш нарын мундаг гэ тэр алсын хараа бас нэг одоо жижиг буураа орнуудаас ирсэн одоо эмэгтэй хүнд бас нэг боловсрол өгч юмсан гэсэн тэр сэтгэл юм байна. Тэгээ тэр дэмжлэгийн хүчинд бол би орсон. Тэгэл хажуугаар нь одоо нөгөө биствэн дууссан юм чи яах вэ? Тэгэл ажил төрөлхийн хөгч ухт харна. Тэгэл ер нь бол энэ Франц хүмүүсийн одоо Франц улсын буян гэж их байна. Би бол энэ Франц улсад их одоо талархаж явдаг. Одоо улс үндэстнийх нь одоо олон хүмүүстэй найзалж үрэх чинь хөлж явлаа. Тэгээ энэ улсыг бол маш их хүнддэг. Одоо тэгээд ер нь хөдөө жирийн малчтай ч юм уу дарайлж тийм хүмүүстэй уулзахаар зэрэг ер нь тэгээд энэ үнэхээр хүнддэг сэтгэл төрдөг байхгүй юу? Энэ олон жил одоо ингээд юу аж үйлдвэрч ч гэсэн өв соёлоосоо нэлийн холдчихсон тийм ээ. Хөгжил дэвшлийн араас ингээд явчихсан. Хаан цэцгээ устдсан. За тэгээд бүгд найрамдах цэцгийг үндэслэгсэн энэ улс шашнаа дувсдаг хайчихсан тийм. Тэг ер нь энэ айхтар им түүхийн их нурхчаан ингээд авч туулсан мөртлөө энэ хүмүүс нь ингээд тэр оргиороо байж чадаад байгаа байхгүй. Гэтэл одоо монголчууд чинь Улаанбаатарт байгаа монголчууд чинь жишээлбэл дөнгөж 50-60 жилийн өмнөөс одоо нүүдэлж авахгаас саас мөртлөө ямар их богино хугацаанд яаж эвдэрч чинь
ер нь нэлийн эвдрэлтэнд орсон байгаа шүү дээ. Тэгэлгүй. Сэтгэл зүйний хувьд тийм. Гэтэл эн чинь ийм айхтар олон 400 жилийн аж үйлдвэр өрчлөлтөнд хугацаанд орчихсон ард түмэн гэдэг чинь өөрийн үнэт зүйл одоо өөрийн тэр нэг тийм суур юмда үнэж байж болоод байгаа байхгүй. Тэрийг үнэхээр хүндэтгэхээс өөр яах юм. Тэг чинь одоо тэрийг нь хүндтгэдэг хүн гэдэг чинь тэрийг олж харж чадсан хүнд л одоо тийм юм тохиол. Тэгэхээр би миний хувьд бол тэр одоо жирийн одоо малчин тариачин ч юм уу тийм ээ жирийн хүмүүстэй уулзахт болгондоо тэгэл ер нь их багтам сэтгэл төрдөг. За эргүү чантууж. Би бол Франц хүмүүсийг юу гэж хардаг гэхээр илүү тийм эрхэмсэг тэ өөртөө ихтэй бас өөрийн гэсэн бахархалтай тийм хүмүүс юм шиг санагддаг. Надад бол өөртөө бүтээсэн учраас тэ одоо ирээд ингээд башин барилгууд би нэг их хоттой танилцж чадахгүй завгүй л явал та. Гэхдээ жижиг хотууд бай, том хотууд бай бол дандаа нөгөө хуучныхаа барилгуудаа их авч үлдсэн байдаг юм байна тэ. Тэгэхээр ер нь Франц хүн болоод нийгмийн хувьд та ингээд олон жил ажилласан, илүү ойр ажилласан хүний хувьд яг бид нар энэ Француудаас авч болох тийм сайн чанар гэвэл юу хэлж чаддаг вэ? Ер нь бол хүнд чинь авах сайн чанар алдаа тутагтал аль аль нь л байгаа даа шүү дээ. Тэр бол яг хүн гэдэг хүний чинь өөрийнх нь одоо соёл иргэншлийн онцлог гэж юм байна. Одоо бас нөгөө нэг сэтгэл зүйн онцлог гэж юм байна. Өв соёлынхын онцлог гэж юм байна. Тэр зэрэг харьцуулах тал дээр бол бас одоо харьцуулах боломж бол миний хувьд бол байхгүй юм шиг санагддаг байхгүй. Яг гэх юм бол хүний одоо ургац сураадаг ард түмэн байгаа шүү дээ энэ чинь тийм. Суурин иргэншил. Тэр ч манайхаас шал өөр одоо сэтгэл зүйн тогтолцоотой шал өөр одоо үнэт зүйлийн ойлголттой ард түмэн байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг тэр хүмүүсийг яг тэр төвшөнд нь очиж ээж л одоо үн цэнийг ойлгох хэрэгтэй байна л да. Тэрнээс яг ингээд бид нар өөрсдийнхээ зүйлээс ингээд харьцуулах ч юм уу тэр бол учир дутагдaltaй. Тэгээ сүүлийн үед бол ингээд ажиглаад байхад бол энэ хөгжил дэвшил гэсэн ойлголтын талаар одоо энэ Францын залуучууд ялангуяа энэ танай энэ камера хийж байгаа энэ сэтгүүлч охтууд эдний насны үеийн хүмүүс бол маш их одоо хүчтэй төрж орж иж байгаа байхгүй. Залуу үе. Тэгээ ер нь бол юу гэж ярьж байна гэхээр хүний хөгжил ер нь улс орны хөгжил дэвшил гэж юу вэ? Хөгжил яахлаараа ямар улс орныг ямар одоо шалгуурын үндсэн дээрээс хөгжилтэй дэвшилтэй гэж үзээд байна вэ гэдэг асуудлыг ярьж байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг бол монголчууд бид нэр өөрсдөө энэ ялангуяа энэ залуучууд бол өөрсдөө тавих хэрэгтэй. Үнэхээр ямар шалгууртай болоод ямар шалгуур дээр үндэслээд одоо хөгжил дэвшилтэй гэж үзээд байна вэ? Одоо жишээлбэл Монголд яг хөгжил дэвшлийг юу гэж үзээд байна гэхээр зэрэг хүний нийгэм, хүний байгуулсан нийгэм, хүний байгуулсан ая тух орчин, аятай тухтай орчин эднэрийг тэрүүгээр нь л одоо хүнийг хөгжилтэй дэвшилтэй байна гэж үзээд байна шүү дээ. Гэтэл яг ингээд тэр энэ нь бол яг эмгэнлийн чанартай асуудал байна л да. Энэ хүнийг ая тухан дээр нь одоо тохируулсан одоо ийм орчныг бүрдүүлсэн энэ шалгуурыг нь давсан, үзэмж дээр нь давсан ч гэдэг юм. Эсвэл одоо энэ дээр нь ингэж хөгжил дэвшилтэй гэж үзэх юм бол энэ бол цэвэр эмгэнлийн асуудал болчихж байгаа. Тэгэхээр зэрэг Монгол шиг юм хүмүүс бол өөрсдийгөө яг энэ одоо амьтан дуурайх гэж яваад байгаа юм. Тэгэхээр шаардлага байхгүй л байна. Тэр одоо дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнч байдаг юм уу? Одоо хүмүүсийн авж байгаа цалинч байдаг юм уу? Эдэлж байгаа хэрэглэгдэхүүнч байдаг юм уу? Энэгээр нь хүнийг одоо үнэлэх юм бол үнэхээр одоо харамсалтай л сэтгэл бол төрнө. Тэг яг гэх юм бол энэ одоо орчин үеийн залуучууд чинь хүн гэдэг чинь бид нар бол энэ хүний ая тухтай орчин бүрдүүлэх гээд энэний талаар л хүн явах хэрэгтэй байна гэж яваад бид нар одоо 400 жилд хүрлээ. Эдгэр шиг энэ залуучууд ярьж шээ. 400 жилд хүрэхэд бол манай Францын ард түмэн ямар дүнэлтэнд хүрэхэ гэсэн чинь энэ чи ерөөсөө явцгүй юм байна. Өөрөөр хэлбэл одоо энэ ая тух болгоны чинь
амар хялбарчлалт болгосон чинь эргэлж байгаа эдэлж байгаа хэрэглэж байгаа энэ болгоныг бүтээхийн тулд чинь байгаль ихэл ерөөсөө ухах шаардлага болж байна шүү дээ. Тэ? Тэр чинь одоо тэгээ бид нар Францд бол нэлээд олон уул уурхай байгууллаа болохгүй юм байна. За ерөөсөө тэр чинь хүн амын эрүүл мэндэд бол маш их аюултай байдаг юм байна. Гингүүтээ одоо өөр ямар солиушн болсон гэсэн чинь шийдэл болсон гэсэн. Нөгөө нэг жижигхэн буурай нөгөө дуурдггүй хүн ам багтай одоо хүч шат багтай ийм одоо Монгол шиг Африк шиг одоо ийм улсуудад очиод одоо ийм одоо бараг л залим их маягийн дэлгэрүүлэл тэ. Тэгэл одоо энэ Areva гэдэг компаниуд чинь одоо ингээд очиж тэднийг хөгжүүлэн дэвшүүлэн нэрээр тийм ээ. Тэгээд тэднэрт чинь одоо нэг жоохон мөнгө өгөл одоо тиймэрхүү юм одоо цалинжуулаад тийм ажлын бий байгуулаад тиймэрхүү судалгаа шинжилгээ хийгээл тэгэл араар нь ерөөс ингээд юм авах ийм одоо нөхцөл байдал бүрчиж байгаа байхгүй. Тэгээ өнөөдрийн залуучууд нь бол юу гэж үгэнж ийнэхээр тэр бид нар бол ийм амьдрахыг хүсэхгүй. Бид нар бол одоо манай Францын ард түмэн манай одоо энэ тариачин уламжлалтай энэ ард түмэн бол ерөөсөө энэ жижиг бүрэн орнуудыг ингэж шулж мүлжиж ингэж бол өөрөө өөртөө дээш дээр нь тавьж тийм ээ. Бидний эцэг их ялангуяа бидний өвгдээц ч яах одоо тэр өвөө эмээгийн үе бол тэгж өнгөрсөн баг. Бид нар бол тэгж амьдрахыг хүсэхгүй. Хөгжил дэвшлиг гэдэг концепцаа бол бид нар шинээр гаргаж ирмээр байна гэж байгаа. Тэр хөгжил дэвшлигдийг бол юугаар дүгнэх вэ гэхээр зэрэг нэгдүгээрт одоо хүн чанар, хоёрдугаарт одоо байгаль дэлхийтэй харьцаж байгаа урт удаан хугацаанд байгаль дэлхийг үзэж байгаа. ертөнцийн дэлхийг жам жаяг ёсыг юу гэж үзэж байна. Байгаль гэдэг чинь өөртөө тодорхой хууль байдаг юм байна. Энийг бол сүр жандар биш. Энийг бол бид нар одоо юу яа дагаж хүндэтгэж амьдрах хэрэгтэй байна. Дээр үед нөгөө монголчууд байгалаа дандаа аргадаж амьдэрдэг байсан гэдээ манай өвд эзэн юм явж байгаа шүү дээ, тий. За. Тэгээд бол энэ хөгжил дэвшлиг гэдэг чинь одоо алдагдсан олон одоо чанаруудыг сэргээх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл хүнд бол үнэж байх чанар гэж юм байна. Өөртөө хүн чинь бол ер нь хүнийг хуурна гэхээс илүү хүн чинь өөрийгөө аягүй хуурдаг юм шүү дээ. Бид нар ч гэсэн адилхан. Тэг өөрийгөө одоо жишээлбэл хамгийн түрүүнд одоо сэтгэл санаа тайван биш байгаад байгаа болохоор зэрэг өөрийгөө нэг юм бодолдож аваад тэр үедээ нэг жоохон тайвшрал авчруулах гэдэг юм уу тий. Тэр ч одоо ялангуяа жижиг бүрэн оронд ч юм уу энэ Франц ч гэсэн байна. Тэгэл нэг өөртөө нэг тогтохтой орчин үүсгэжүүл нэг амар амгалан ирэх юм шиг бодоод байгаа байхгүй. Гэтэл яг ингээд нийгмийн сэтгэл зүйт ингээд аваад үзсэн чинь хизээ амар амгалан үүсдэг вэ гэхээр зэрэг ерөөсөө үүрэг хариуцлагатай эзэн болсон үед л хүн чинь амар амгалан үүсдэг юм байна. Ганцхан шалгууртай. Хүний чинь үүрэг нь ерөөсөө экосистемтэй тийм ээ байгаль дэлхийн тэнцвэртэй байгалийн жамдаа ямар нэгэн тэнцвэрийг үүсгэж явах хэрэгтэй. Тийм болохоор хүн чинь ганцаархан байгалийн бусад амьтдаас илүү одоо нөгөө нэг интеллекттэй, ухаантай тийм оюун ухаантай. Тэгээд хүч чадалтай одоо хүнсний пирамидын хамгийн дээр нь явж байгаа энэ амьтан байгаа байхгүй биологийн. Хүн чинь байгалийнхаа өмнө үүрэг хариуцлагатай. Хизээ тэр хүнд одоо амар амгалан үүсгэе гэхээр зэрэг байгалаа сорж биш байгалаа тэтгэж олшруулж байгаль одоо тэгэхээр өржүүлж байж тэтгэж тий. Тэгжиж л хүнд амар амгалан үүсгэх гэдэг. Одоо жишээлбэл өөрөөсөө та хэд чинь нөгөө Монбелиар иргээл одоо сая нөгөө Францын дуурдаа барьдаг нөгөө нэг хөдөө аж ахуйн үзэсгэлэнийг очиж сурвалжлаа. Тэр чинь одоо тэгэл монголч чинь сурна барина гэдэг дэлгэрүүлэн барина гэтэргээл одоо чинь Францын сайлын усны одоо ямар нэгэн сүүний чиглэлийн үнэгийг чинь Монгол дэлгэрүүлэн дэргээл яваад байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр яг тэрнийхээ учрыг бас монголчууд бас төр засгийн хэмжээнд ч юм уу одоо улс орны хэмжээнд хүмүүс нь бас нэг цензуртаа үзэх хэрэгтэй юм л да. Энд бол хөдөө аж ахуй гэдэг чинь одоо эмгэл болсон юм байдаг байхгүй. Өөрөөр хэлбэл та хэд харсан уу тэр чинь 1 тонны жинтэй. Үхэр баашдаг үуч тэр чинь арайчтэй. Тэр чинь байгалийн жамын тохиолдол ерөөсөө биш байхгүй. Тэр чинь одоо хүнд одоо тэр мал гэдэг амт чинь үр ашиг авахын төлөө өдөрт 25 литр сүүх шүүний чиглэлийн үнэ байна гэж байгаа. Гэхдээ тэр чинь байж болох ямар ч нөхцөл байгалийн тэнцвэрийн хувьд биш ч үгүй тий. Гормон өгöd амч яах юм. Байнгын тэрмүү амтны их малыг чинь зайлвал нөгөө хориод дээрэс нь гормон өгöd генээр тижээгээд тэгээд өшөө дээрс нь тэр янз бүрийн одоо хиймэл тижээгээр тэмжээд байнгын хорионд байлгаад тэгээд тэр их малыг чинь дөнгөж нэг
зайлвал нэг тугал муул гарангуй тэр энэ нөгөө тугалын мах идэж гин гэд. Хурганы мах идэж гин гэд аллаганд аваа явчихна. Тэгээ нөгөө их мал чинь яадгийн гормоны дээр гэж мэдрэлгүй сүү гаргана. Үгүй эн чинь тамны ойлголт биш байхгүй за тий. Эн чинь ерөөсөө тэр чинь эмгэн л байхгүй. Энийг ойлгох хэрэгтэй. Ийм имийг хамаагүй ингэж дуурайж болохгүй шүү дээ. Тэгтэл одоо Францын оюутнууд чинь сүүлийн үед нэг нийтлэл үзлээ 2 жилийн өмнө үзсэн баха. Тэр үзсэн чинь ер нь манад бол хөдөө аж ахуйн чиглэл гэдэг бол эмгэл болсон. Бид нар ч одоо эргээд одоо энэ үндэс уламжлаа тээж аваад тэр чигийг хатгалж байгаа орнууд одоо нүүдэлчин соёлын хэрэгслээс бид нар эргээд сурах хэрэгтэй байна. Малаа яаж хүндэтгэж чинь? Малыг одоо яаж одоо тэр хайрлж чинь тий? Их малыг ихтэй тэр тугал хураг гэдэг чинь ихтэйг байж жаргалтай. Гэхгүй л тэр их мал чинь одоо тэр оюун ухаан байхгүй ч гэсэн сэтгэл байна тэр мэд чинь. Үрээ гэсэн төлөө гэсэн сэтгэл байна шүү дээ. Тэр чинь төлийг аваад явчихар чинь тэр яаж одоо их мал чинь хайраар ундрах юм. Тэр гаргаж байгаа сүүн яаж хайртай байх юм. Тэр чинь цэвэр үзэн ядалт тий. Тэр чинь өшөө хорсол тийм юм эзэн тийм малын махыг эзэн тийм малын сүүг уусан хүн яаж ирүүл байх юм. Үгүй тийм биз дээ. Тэгэхээр тэрний тийм юмнасаа болоод тэр чинь одоо 9 шидийн хавдар өвчин юмнаас салхаа байлаа шүү дээ. Одоо онцгой тохиолдолтой 9 шидийн өвчин Монголд урд нь байгаагүй элдв харчлан баршил. Үгүй ийм юмнаас эхэлдэг байхгүй. Тэгэхээр чинь одоо ийм одоо зүйлүүдийг ингэж зөвхөн эдийн засгийн одоо харж тийм ээ. Өнөөдөр маргааш өсгөх тэр одоо үр ашгийг харж ингэж явдгаа бол манайхан бол ерөөсөө ойлгох хэрэгтэй ард түмнийг. We encourage the right attitude. Prioritize safety. Provide the warmest services. Promise the utmost comfort. Beyond Mongolian Airlines. Өнөөдөр маргааштай яг нэг ферм байгуулаад тэгээд тэр нь бол нэг юу яагаад байж болох юм. Тэгэхээр төр засгийн хувьд бол цагийн хүртд юм харах хэрэгтэй. Цагийн хүртд л бид нэр өөрсдөө бий болгож зохицлоо шүү дээ. Монголчууд чинь. Тэгэхээр цагийн хүртд юу ч харах юм бэ гэх юм бол энэ чинь нөхцөлийн бүрдүүлэх тал дээр төр засаг нь ажиллах байхгүй. Өөрөөр хэлбэл тэр хүнээс юмыг хуулаад тэр одоо эрчимжүүлээд тэгээд сайн сайхан болгоод хөдөө нутгаа эзгүрсэн хөдөө нутгаа эргээд ингээд юу ячд болно гэж тэр бол ямар ч боломжгүй асуудал байхгүй. Нэгдүгээрт яагаад хийж нэг 2 3 үндсэн шалтгаан байна л да. Нэгдүгээрт одоо энэ Франц чинь бас л адилхан бодлого явууллаа. Маш их олон сайхан залуучууд бол ерөөсөө би өвөр шиг эмээ шиг тариа тарихгүй. Би сургууль сурна. Би одоо би нийгэмд харилцаанд би өөрөөхөө баймаар байна. Тий. Тэгээд ингээд ирж байгаа байхгүй энэ чинь бүгд адилхан шүү дээ. Тэгээд одоо жижигэн тосгооднууд эзгүрцсэн. Тэгээд нөгөө нэг одоо өвд эцчгээ энэ тариагаа тариад ингээд гоё усан үзмээ ингээд аваад феноменогоо хийгээд ингээд явж байгаа хүмүүс за ерөн цөөхөндөө хөвчлэн зайлвал одоо ингээд үр шин баригдсан. Тариачдын хувьд шүү дээ. Жирийн хувьд. Тэгэхээр чин тэд нар чинь яадаг юм. Үр шиннээс гарахын тулд чинь одоо нөгөө айхтар том бордоо хэрэглэж байна. Тэгээд энэ бордоонууд чи ерөөсөө энэ ургамлын шин чанар хөрсийг бол маш их үржижингүй болгож байна. Эдгээр ингээд ашиг авчирч байгаа ч гэсэн тийм ээ. Тийм асуудлууд одоо айгүйх байгаад байдаг байхгүй. Тэгэхээр Франц энэ өндөр хөгжилтэй орнууд ч гэсэндээ өнөөдөр тэр асуудлыг шийдэж чадаагүй. Тэгэхээр тэднийг дуурайна гэдэг чинь адилхан тэдний алдаа дутагдлыг магадгүй тийм бас эдний өнөөдөр харж байгаа тэр алдаагч гэсэн бид нар давтах магадaltaй гэсэн үг тийм. Тэгэхээр зэрэг энэ асуудлыг чинь бол бид нар одоо энэ зөвхөн одоо өөрсдийн үзмжин дээр дуулуурсан бусдын имийг нэг хальт харсан тийм байдлаар шийдвэрлэж болохгүй л дээ. Монголын хувьд бол ерөөсөө энэ асуудлыг шийдвэрлэх нэг тийм төвхтэй биш шүү дээ. Миний хувьд бол. Миний хувьд бол юу гэхээр эдийн засгийн зөв харилцааг ингээд гаргаад ирэх байхгүй. Өөрөөр хэлбэл за би маш их энгийн жишээ авъя. Нэг зар харлаа. Тэгсэн чинь тэр одоо бидний шиг л яг жирийн амьдралтай хүмүүс. Би бол тэгээд нэг зар гарахтаа тэр хүн тэгж ярьж би танихгүй л дээ тэр хүнийг. Надтай адилхан хүн яг миний одоо адилхан хэрэгцээтэй, миний адилхан хүсэж байгаа төсөлтэй адилхан нэг хүн тийм зар гаргаж авахгүй интернет дээр.
Ямар гаргаж ийнэ гэсэн чинь бэлчээрийн мах мал аж ахуйд тулгуурсан. Бэлчээртэй өссөн зам ёсныхаа дагуу ямар нэгэн вакцины жуултанд хамрагдаагүй, допинг хэрэглээгүй ийм эрүүл махыг би үнтэй ч гэсэн аммаар байна гэдэг утасныхаа номерыг бичсэн баг. Тэгэхээр чин эндээс юу гэдэг үгнэлт хийж байлаа гэхээр зэрэг эн чин бидний бүгдээрийнх нь хэрэгцээ суур хүсэл нь энэ байгаа байхгүй. Тэгэхээр энэ суур хүсэл нь байна, боломж нь байна. Одоо юунд дутуу байна гэхээр энэ хоёрын хооронд зохицуулалт дутуу. Зохицуултыг хийх вэ гэхээр зэрэг өнөөдөр бол төр засаг гэдэг юм чинь л хийн шүү дээ. Төр засаг гэдэг чинь ер нь хүний нийгэмд яг гэж байгуулагдсан бэ гэхээр зэрэг хүмүүсийн хоорондын харилцааг зөв болгох. Харилцааны үн цэнийг нь одоо зөв урсгалд оруулах дээр байдаг байхгүй. Одоо тэгэхээр зэрэг Монгол улс бол яг одоо ямар эдийн засгийн орчинд бид нар байгаад байна гэдгийг өөрсдөө эхлээд ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн тогтолцооны мөн чанарыг яг чухам юуг бид нар дуурайгаад юунд автаад яваад байна вэ? Юуг ингэж чиглэл болгоод байна вэ? Тэгэхээр чинь хамгийн түрүүнд тийм учраас би хөгжил төвшөлт гэдэг одоо ойлголтын талаар ярьж байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд нь бид нар бол социализмд одоо автаад одоо хүчээр барах юм ороод тийм ээ 70 жил боллоо. Тэгээд одоо ардчлал гэдэг юмд автаад 30 жил боллоо. Ингээд 100 жил бид нэг явчихж байгаа байхгүй. Тэгэхээр социализм гэдэг чинь одоо энэ улс төр эдийн засгийн дэглэмийн мөн чанарыг ярих юм бол ерөөсөө л одоо юу штэ ёс суртахуун дээр тулгуурласан эдийн засгийн харилцаа байгаа байхгүй. Зөвхөр хамгийн түрүүнд бол бид нар ёс суртахуунаа намайдаг. Ёс зүгээ намайдаг. Эрх зүй бол дараагийн үйл явц. Эрэхгүй мөртлөө ёс зүйтэй хүнийг бид нар тэнгүүтэл бид нар ч одоо өчнөө нам засгийн гишүүн тийм ээ шагнал мангал гардуулдаг. Одоо засагтаа бараг бие хөдөлсөн хүмүүс одоо зөндөл байгаа ч тийм бидний үеч гэсэн аав ээжээс ахуулаад бидний үеийн хүмүүс чинь одоо тэгэл зайлвал нэг медальт бол хоцордог. Тэрнээс тэд нарт өөрсдөө олж байгаа байсан цалин байлантай. Тэгээд тэр хүмүүсийн чинь ёс зүйн ямар өндөр хэмжээнд байв тийм ээ. Тэр хэмжээний ёс зүй бол одоо байхгүй шүү дээ. Гэтэл энэ ёс зүйгүүдтэй нэг юм чинь ёс гинт ингээд юунд халаагаа өгч гэсэн чинь одоо хоёр одоо тийм одоо үзэл суртлын хоорондын тулаан боллоо шүү дээ сая бол. Тэгээд нэр ямар нэгэн байга зайгаа тавьж өгөө гэсэн чинь эрх зүй гэдэг юмыг номерд их тавьдаг. Тийм эдийн засгийн харилцаанд зайгаа тавьдаг гэж байгаа. Тэгээд тэр чинь их олон гоё нэртэй байгаа шүү дээ. Ардчлал гин одоо олон ургалж үзэлэг гин хүний эрхлэг гин тийм ээ. Ийм сонин ийм нүүртэй фасеттай юм нийгэмд одоо яг тэр бол яг шин чанар. Альва шин чанар дандаа мөн чанар байгаа тийм үү. Тэгэхээр мөн чанар нь бол сонирхолтой байхгүй. Тэр энэ ардчлал гэдэг чинь мөн чанар нь бол юу вэ гэхээр зэрэг хүний эрхийг номерд их тавьдаг. Өөрөөр хэлбэл ёс зүйг бол одоо гол үүрэгтэй биш гэж үзэж штэ. Тэгэхээр зэрэг энэ ёс зүйгээ хаяа авчиж байгаа. Тэгээд эрх зүйг. Тэгээд одоо хүн болгон өөрийнхөө эрхийн төлөө үзээд байвал энэ нийгэм сайхан болно гэсэн тийм ядуу тийм ээ өрөөсгөл эдийн засгийн систем байгаа байхгүй улс төр эдийн засгийн тогтолцоо. Тэгэхээр зэрэг бид нар чинь бол Монгол хүнд бол энэ цагийн хүртад бас бол зохихгүй. Энэ нэг бол одоо ер нь бол нийгмийн ухаанаар бас нэлээд сэтгэлээ чөлөө одоо чилээж авдаг хүмүүс бол дорн ойлгоно л доо. Тэгэхээр энэ зүйлд бол нөгөө нэг энэ хоёр ч хосолж явах болохоос биш. Энэ хоёр ч нь бол нэг нэгээрээ ингэж явах ямар ч боломж байхгүй байна л да. Тэгэхээр энийг бол нөхцөлийн бүрдүүлэх одоо Монгол улсынхаа цаг уур одоо хүмүүсийн сэтгэл зүй, газар зүй одоо тэгээд өв соёлдоо тохирсон юм эдийн засгийн зөвхөн Монголд байдаг. Зөвхөн одоо өөрсдөд нь тохирсон. Гадны хүмүүст ойлгомжгүй байж болно. Гадны ерөөсөө ийм логик байхгүй байж болно. Ийм эдийн засгийн тогтолцоо бид нарт хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ чинь бол нэг их юм хэцүү биш. Одоо жишээлбэл IT хөгжил ингээд өөр сайн хэлж штэ тийм. Энэ залуучууд бол амархан хийчихнэ. Яг гэх юм бол би тэр чинь бас нэг санал болгоод байж. Би өөр IT-ийн хүн биш болохоор тэр эдийн засгийн тогтолцоог нь бол IT-гаар шийдэх тийм боломж байхгүй л дээ. Тэгэхээр зэрэг энэ чинь одоо Францад бол ямар одоо юу болж ийн гэхээр зэрэг жишээлбэл одоо орцоороо зохион байгуулагдаад. Жишээлбэл одоо хамт олноор зохион байгуулагдаад эсвэл одоо хамаатан саднараа зохион байгуулагдчих ч юм уу тийм. Нэг тийм одоо бүрэлдэхүүнд оронгуудаа бүгдөө нэг одоо нэг порталд ороод тэгээд тэр одоо тэр аймгийн тэр сумаас ирсэн тийм одоо нөгөө нэг
малчтай шууд гэрээг нь хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх. Тэгээ тийм эдийн засгийн схем бий болгочдөг байхгүй. Тэгэхээр зэрэг би чинь өөрөө нөгөө нэг дэлгүүр ченжээр авч явах ямар ч шаардлагагүй болж байна. Хоёрдугаар төшөд дээрээс нь малчнаа би хөдөлмөрөөрөө би өөрөө сонгоно. Тэгээд төшөд дээрээс нь тэр сонгогдох гэж байгаа малчин чинь малаа одоо зүв зүйтэй мална. Тэгэхээр зэрэг тэр хамгийн одоо олзуур хууштай зүйл юу вэ нөхөр зэрэг Монгол хүнийхээ хөдөлмөрийг үнэлэх тийм нөхцөл нь бүрэлдэжж байгаа байхгүй. Тэгвшээ дээр маш их олон асуудлуудыг зэрэг ингээд шийдэж болно. Нэгдүгээрт хог хаягдлын асуудлыг ченж одоо хятад ченж явах ямар ч одоо шаардлагагүй болчихж байгаа байхгүй. Тэд нартэй тэмцэх ямар ч хэрэг байхгүй. Нөхцөл нь бүрэлдэжж байгаа болохоор зэрэг энэ нөгөө нэг малчтайгаа шууд харилцаад гарч чинь тэнд ингэж хятад ченж байх ямар ч шаардлагагүй. Тэд нар ч аяанда зах зээлийн хуулиар шахтаад албах. Одоо жишээлбэл энэ чинь Улаанбаатарт одоо өрөм ингээл өвлийн үед чинь ингээ шар тус мосон ахуд надад хэлж байгаа хгүй. Өө чиммаа хичээ. Одоо ч ажиллаагүй тэгээд ийм шар тус олоход хэцүү. Одоо ажиллаагүй юм өрөм олоход хэцүү болсон доо. Тэр чинь яагаад юунаас улбаатай вэ гэхээр ийм эдийн засгийн нөгөө бие биенээ танихгүй ийм эдийн засгийн дунд нь юм хүн ажилтдаг ийм эдийн засгийн одоо харилцаа бий болсноос ахвалаад нэг хүн хуурах нөхцөл боломж нь олдчихж байгаа байхгүй. Хүний чинь ёс зүйтэй болоод ирж дарамтлж ээж, загинж ээж ёс зүйтэй болдгоо. Зөвхөн нөхцөлийг бүрдүүлж ээж, итгэл гэдэг юм чинь хүнээс өөрөөс нь урсж ээдэг. Өөрөөс нь ургаж бий болдог болохоос биш. Хүнээс аваад өөртөө наачдаг юм биш шүү дээ. Японы номер 1 Mobil брэндтэй хамт тухтай яриа. Одоо хоёлаа нэг сэдв рүү оръё. Аялал жуулчлал. Аялал жуулчлалын бизнесийг энд олон жил эрхэлж байгаа гэж би сонссон. Аялал жуулчлалын бизнесээ яаж эхлүүлв? За энэ ер нь ямар стандарттай, ямар зарчим дээр, ямар ёс зүй дээр хөгждөг салбар вэ? Энэ талаар өөрөө чи хэрэг сонсъё. Би чинь за хамгийн энгийн жишээ гэсэн чинь 2005 онд юм байна. Би нэг Сахарын элсэн цөлд явган аялалд бүртгүүллээ. За. Би ч бас аялал жуулчдыг дуртай байхгүй би өөрөө. Дээш явах дуртай. Ойрох орнуудын орнуудад их явах дуртай. Тэгээд ер нь Сахарын элсэн цөл гэж ямар юм бэ? Би мэдэхгүй тэгээд тэр юм очиж үзье гэж бодохгүй. Тэгээд нэг Францын нэг 10 компанид нэг харж агаад нэг хамгийн хямдхан нэг аятайхан бүртгүүллээ. За. Тэгээд төрсөн чинь заа гэд нэг тэр үед чинь бас нэг онгоц дүүрэн хүн нисэж шүү тийшээ. За. Тэгээд нэг Марсель гэдэг хотоос. Тэгээд би тэрэнд нь суугаад зүгээр симбигээл явж авахгүй ганц Аз хүн байгаа шүү дээ би ч одоо. Тэгээд бус нэг эмээ өвөнөр голдуу нэгэд хүмүүс баслаа. Сахарын хэлсэн зүйлд явган аялал гэж очиж байгаа байхгүй. Тэгсэн чинь Мавритани гэдэг улсын нэг хойно гэдэг одоо манайхаар нэг өмнө говь ч юм уу нэг тийм газар очиод буулга хийчлөө тэр онгоцсон. Тэгээд чинь 200 гаруй тэр хүн тэр онгоцноос бууж байгаа байхгүй өөрөөсөө. Тэгсэн чинь тэнцээ чинь онгоцны буудлын гэсэн чинь нэг амбар байна. Одоо амбар. За. Тэгсэн чинь 200 гаруй хүн гэл тэр онгоцонд буулгаж Франц онгоц байгаа шүү дээ. Тэгээ буулгаж хачаал өөрөө хүнээ ингэ зөрүүлж авч явжаал ингээд явчихж байгаа байхгүй. Тэгээ тэр үед чинь бас нэг нөгөө онгоцны буудалч гэж юм байга. Тэр чинь 99 онд юм байна хөөе. Оо за. Тий. Тэгээ тэр чинь нөгөө нэг юунд ихэр цамхаг тэр чинь дэлбэрээгүй байсан шүү дээ. 2001 он. Тий. Терроризм чинь бас нэг бас газар авч маваагүй. Тиймэрхүү байсан байхгүй. Тэгээ тэр үед чинь тэр онгоцны буудал дээр нэгсэн чинь зүгээр нэг 2 өрөөтэй мадан амбар байгаа байхгүй. Тинчэнээс нэг залуу гарч ирж байна. Чиндантай залуу. Тэгсэн тэр Африк залуу шүү дээ. Тэгснээр тэр залуу ерөөсөө гайл ченж хоёрыг ганцаарх нь хийчихэж байгаа байхгүй. Нэг бүгдээ нэг тамхтай. Тэгээд нөгөө нэг чинданаас баахан мөнгө гаргаж ирээд хүн болгоныг 20 евро солилж байгаа юм. 20 тэр чинь франк байсан юм байна тэр үед чинь 100 франк. Тэр чинь одоо 20 евро гэсэн үг шүү дээ. Тэгэл тэд нар чинь нэг солиулаад тэр ерөөсөө тэр
ажирахгүй өрөөс түүртэхгүй. Хийгээс за сурцсан. та нар зэгсээд юу очрлоо зэгсгээл. За тэгэл пүм гэл ганцаархнаа хийж байгаа байхгүй. За. Гэхдээ тэгэл тэр чинь айгүй сонин санагдаж байгаа байхгүй бидний хувьд. Хэвээ мангар олон хүн байна. Сая хүн үнээс одоо цугладаг тийм онгоцны буудлаас ирсэн хүмүүс байгаа шүү дээ. Тэр Франц хүмүүс үтгээд надад сонирхолтой санагдаж байгаа байхгүй. Өө эн чинь ямар гоё юм гээд. Тэгэл жоохон байжсэн чинь нөгөө нэг одоо тэр оюун аяллахын гайд бол ингээл ирээл ачааны машин шиг юм машинтай. Бид нар ч бүгд за сууцгаарай. Тэгэл хаа суух юм бэ гэсэн чинь ачааны машин дэвшин. Твшин дээрсэн. Гэхдээ тэгээ суудлаа байна уу гэдсэн чинь байхгүй. Та нар ачаан дээр сууцгаа гэж байхгүй. За гэж. Тэгэл тэр яг хөө сонинлоо юм чи яах юм. Тий. Тэр чинь үзэх гэж ирж байгаа юм чинь. Тэр чинь өөр гоё машин цуух гэж гоё одоо тансаг явах гэж ирэхгүй шүү дээ. Тэгэд бид энэ чинь Франц жуулчч өөртөө тансаг газараас ирж байгаа чинь тийм адилхан юм үзэх гэж ирэхгүй шүү дээ. Яг тийм хүмүүс байна л да. Тэгээд за суудлаа байхгүй. Тэгээд ачааны машины телефон дээр гараад. Тий. За тэгэл нэг нөгөөх тэр нэг цаг гараа явж байгаа л. Зүгээр ямар айхтарч хурдан явдгийг өсмөс нэг гэсэн л ингэ. Тийм балгаж залгаад хийцсэн өсмөс нэг хийцсэн л явж байгаа чинь. Тэгэл нэг газар ирээл за одоо эн чи хоолоо идэх гэж чинь. За гэдгсэн чинь нөгөөх нь нэг жоохон гал мал асаагаал тэгэл тэр айтахан хоолгонд хийчихэж байгаа байхгүй. За одоо аяг тавг угаанаа л гэж чинь. За гэдгсэн чинь тэгээд тэр гайд нь хэлж байгаа байхгүй. За та нар бол цөл газарт байж байгаа. Цөл газарт үед бол танаа энэ хангаа газар их шиг ингэж ус мусыг бол хамаагүй хэрэглэхгүй. Бид нар бол ус гэдэг зүйлдээ маш их хүнд итгэлтэй байцдаг. Зөвхөн уух гэж одоо усыг хэрэглэнэ. Тийм хүмүүс угаан тийм ойлголт байхгүй шүү гэж. Тэр тэгээд зүгээр яхаа хүндэтдэг шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Тэгээд одоо аяга яаж угаах вэ гэсэн чинь одоо илсээр угаана гэж аахгүй. Тэгэнгүүт ерөөсөө илсээр ингээл нөгөө нэг төмөр зүлгээл. Тийм ийм шааз маз аяга байхгүй зүгээр төмпөн нөгөө төмөр маяг шиг юм өгч байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь илсээр угааж болдго юм байна. Их гоё угаадаг. Бүр зүгээр сэмбэлж байгаа юм чинь тэр чинь. Тэгээд тийм сонирхолтой. Тэгээд тэнцэнэс юу гэж тэгээд сүүлд нь тэгсэн чинь би чинь 2005 8 онд очив. Одоо тэр гоё газар нөгөө газараа дахиад очив. Арай өөр одоо нөгөө далайн эргийн тэр нэг явган аялал хийх гэж очиж байгаа байхгүй. Тэгсэн чинь Мавритани улс чинь хөгжиж. Одоо хөгжил гэдгийг одоо юу хаалтан дотор хэлж шүү. Нэгдүгээр тэр чинь онгоцны буудалтай болчих. Зүгээр нөгөө чинь шал өөр. Тий нөгөө нэг амбар байхгүй. Тэгэл галийн ажилт идэргээ зүгээр нөгөө нэг ачаа мачаагийн нөгөө нэг юм нэг урсгал өгдөг шүү дээ. Тэгсэн чинь за тэгэл явах та тэгэл тэнцэн очил. За энэ улс чинь хөөрчлөгддөг юм байж гээд тэгээд хятад их байдаг болчих. Одоо нөгөө нэг 9 цүл дээр чинь ийм нөгөө юу байдаг болчих. Цементэн зам. За. Тэр чинь их симбис юм байна л да. Тэгээд энэ явж ийн гэсэн чинь одоо аялал жуулчлалаа хөгжүүлж байгаа тэр ингэнэ. За тэгсэн чинь 2 3 жилийн дараа чинь тэнцээ чинь их ган гачиг боллоо. Дээрээс нь террорист үйл ажиллагаа боллоо. Тэгсэн чинь жилд ерөөсөө 50 мянган гэвүүдээ баруун буруу дуулаагүй бол Франц жуулчд очиж эхэлсэн газар чинь 5 хүн очдог болсон байгаа байхгүй. Жилд шүү дээ. Тэгээ тийм террорист үйл ажиллагаа эднэргээд гараад болцсон байгалийн гамшигт нэгдсэн улсад ч одоо өөр ямар хүн очих вэ тийм. Өөрөөр хэлбэл тэр аялал жуулч тэр чигтээ зогсож байгаа байхгүй. Аялал жуулчлал гэдэг чинь ер нь бол хэмзэг салбар шүү дээ. Тэгээд тэр улс одоо юу одоо энэ юу хожвоо гэсэн асуудал гарч байгаа байхгүй. Одоо өөрөөр хэлбэл маш их үрзээлд аван барин тэр их том дэд бүтцийг бий болголоо. Тэр их олон гоё машинуудыг худалдаж авлаа. Тэр олон Францын жуулчдад одоо таалагдах гэж стандарт нь нийцэх гэж. Одоо гоё одоо зочд юу онгоцны буудал барьлаа. Тэгсэн яасан гэсэн тэгэл тэр улс харамсалтай хэдэн балгас одоо үр ширтэл хоцорч байгаа байхгүй. Энэ бол одоо үнэмгэлийн чанартай асуудал болсон. Тэгэхээр Монгол улс бол өнөөдөр бол энэ алдааг давтах бол ёсгүй. Нэгдүгээр тэр хамгийн түрүүнд би бол яриагаа эхлэхдээ энэ хөгжил дэвшил гэдэг концепцийг эргэж нэг хараасаа гэсэн шүү дээ тийм үү. Ямар шалгуурын үндсэн дээрээс хөгжил дэвшил гэдэг юм.
Тэгэхээр зэрэг монголчууд бол өнөөдөр жуулчдад таалагдах гэдэг. Жуулчдын одоо стандартанд шаардлагат нийцгээд ямар нэгэн гоё одоо орчинд яах юм бол тэр өөрийнхөө мөн чанарыг үүсгэж чинь гэсэн үг байна. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч, үндэсний агаарын тээвэрлэгч Myaat Mongolian Airlines. Тэр өнөөдөр Африкт улсад одоо надад ч гэсэн жирийн адилхан монгол хүн одоо усаас ирсэн надад ч гэсэн хамгийн гоё санагдчихсан. Хамгийн ойрог өөрсдөө байгаагаараа өөрийнхөө одоо өв дээдсийн өв соёлд үнж үлдсэн ийм арт түмний тийм гоё гоцгойд өвмөц чанарыг би очиж харж хүндлэнэ үгээс биш. Тэр үр ширт орон барин авсан надад таалагдах гэж барьсан юм надад инээдтэй санагддаг байхгүй. Тэгэхээр зэрэг энэ байдлыг бол одоо бид давтаж болохгүй тийм. Аялал жуулчлалын одоо нөгөө бодлого боловсруулагчид хүмүүс бол ойлгох хэрэгтэй. Хизээч бид нар одоо жуулчд таалагдах гад. Хизээч бид нар одоо нөгөө тийм таалагдах гад ерөөсөө бид нар бол өөрсдөө устгах юм хэмжээд хүрнэ гэхээс биш. Харин бид нар бол монголчууд бол ерөөсөө юунда одоо боломжтой байна уу гэхээр зэрэг энэ олон одоо монголчууд сэтгэл санаа бэлтгэдэггүй байхад тийм ээ. Одоо хүмүүсийн хөгжил одоо өв соёлоо үзэх тийм одоо хүндэтгэлийн төвшөнд хүрээгүй байхад энэ олон зам харгууг ингэж айхтар хурдан хугацаанд тавьснаас болоод очихгүй газар гэж байхгүй боллоо шүү дээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар чууд гэдэг чинь бозорлохгүй газар гэж байхгүй боллоо. Энэ л бол номер 1 тэр байна. Жуулчид өнөөдөр ерөөсөн Монгол улсыг бозорлдог байхгүй. Би өөрөөр хэлбэл одоо 25 жил за 30 гэж хэлэхэд бараг болох юм байна. 30 жил одоо жуулчтанд ажиллалаа. Би өөрөө бүр гайдаас нь хэлсэн юм шүү дээ. Өөрөө одоо Франц хэлний орчуулагч нэг л 2 жуулчин таглал. Нэг тоогоочтой, нэг жолоочтой гэл Монгол орныг одоо тойрол бараг 30 жил болж байгаа байхгүй. Тэгээ сүүлдээ компани байгууллаа. Арах одоо залгамж халаагач зөндөө бэлтлээ. Тэгэл бид нар чинь одоо анхнаасаа ахуулаад аялал жуулчлалд одоо жинхэнэ жуулчтайгаа тулж харцдаг. Жинхэнэ одоо жуулчтайгаа харьцаад тэднийхэн хүсэл сонирхлыг мэддэг. Тэднийхэн одоо харьцаад сурсан хүмүүс бол тоогоочч бай, жолоочч бай, орчуулагчч бай, хөтчч бай тийм ээ. Одоо тийм морины хөтчч бай. Тэр чинь биднэрт нэг л дүгэлтэнд хүрдэг байхгүй. Тэр юу гэхээр зэрэг ерөөсөө байгаараа байх хэрэгтэй байна. Унган байгаль нь унган байж ижил хүмүүсийн сонирхлыг татна. Тэрнээс биш унган байгалыг унган биш болгочоод хүмүүсийн сонирхлыг татна гэж юм ерөөсөө байхгүй. Жишээлбэл хамгийн түрүүнд бол энэ зам харгуугаас эхлэв тийм. Зам харгуу гэдгийг зүйлийг бол бид нар чинь одоо 30 гаруй жил ажилласан хүмүүс бүгд хоорондоо ярилцдаг байхгүй. Энэ зам харгууг байгуулахаар зэрэг хүмүүс ч айгүй амархан ингээд зорчдог болчиход байна шүү дээ. Тэгэхээр зэрэг нөгөө хөлсөө уурсгаж хүчээ гаргаж суулж одоо тэр машины телефон дээр явдаг шиг нөгөө нэг очисон газрынхаа үнцнийг хүн чинь мэдэрдэг байхгүй. Шууд ингээд очичхоор зэрэг яа гэв. Тэгээд тийм чинь баад чихээс ахуулаад хог хайх бол юу ч болцсон байна. Тэгэхээр энэ хүмүүсийн наад захын боловсрал бие авч явах байдал тийм. Энэний ингэж бэлтгэжээж бид нар жинхэнэ одоо нөгөө нэг тэр үнэтэй цэнтэй юм өөртөө өмнө аваач тавина үхээс биш. Юмны үн цэнийг мэддэггүй хүн юмны үн цэнтэй нэг авааччихар зэрэг тэр чинь устгахтаар өртөг байхгүй. Харамсалтай нь бол ийм л би бас яг тэгж утчихсан. Өөрөөр хэлбэл одоо сахарын сүлөөдсөн хүмүүс манай гоё тийм их байгалийн хувьд тийм их чухал биш. Ягрыг хөрхрэг үдсэн хүнд улаан цутгал нь тийм их чухал биш те. 9 метогийн National Park-ыг үдсэн хүнд одоо уул бас тийм их чухал биш. Зүгээр би миний хувийн бодол шүү. Гадны жуулчид юуг үзэх гэж ирээд байна вэ гэж харахаар манай нүүдэлчин ахуй байгальтайгаа зохицож амьдарч байгаа. Тэгээд органик хүнс байна л гэж хараад байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар тэр талаа ер нь авчулт ёстой юм байна л гэж хараад. Ер нь танай жуулчны компани чинь ямар үйл ажиллагаа явуулж байна? Ер нь бол Францын жуулчд, Франц хэлтэй орнуудаас жуулчд аваад бид нар чинь одоо
За нэг 20 хэдэн жил болж байна доо. Хаашаа аялуулах вэ? Ер нь бол морин аялаар мэргэжсэн. За. Тэгээ Француудын дунд бол Монголд морин аялал, морин унах юмсан гэсэн мөрөөдөл их байдаг. Тэгээ Франц Монгол хоёр ч аюу сонин юм үл ойлгогдох ч юм уу, үл тайлбарлах ч юм уу, тийм нэг сонин ойлголцолтой хүмүүс гэж боддог байхгүй би. Тэр нэг мэдэгддэг. Ягаад гэхээр зэрэг ингээд нөгөө аюу олон Француудтай уулзчихлаа жишээлбэл. Тэгээд чинь би ингээд манай үүдээц чинь Монгол байсан шүү дээ. Би ингээд төрөгтөө хөх толботой төрсөн шүү дээ гэж ярьдаг Францууданд байдаг. Тийм үү? Тий. Тэгээд өшөө дээрс нь бас би одоо ягаад ч мэдэхгүй. Монгол гэхээр Монголтой холбоотой юм болгоно надад сонирхолтой санагддаг. Би Монгол явах юмсан амьдралдаа нэг удаа Монгол явах юмсан гэж би их мөрөөддөг. Тийм Францууд их байна. Тэгэхээр зэрэг хамгийн гол нь өөртөө чинь бас санал нийлэхгүй байгаа зүйл нь тэгэхээр зэрэг одоо тэр Ниагарагийн Ботстоны тэр их гоё одоо усан хүрхрээг үзсэн хүмүүс улаан цутгаланг тоохгүй байна гэдэг чинь тэр харьцуулагдшгүй хоёр өөр орчин байгаа байхгүй. Тэр яг байгалийн сүр хүч гэж бол би л тэ газрын тогтцсон. Тэдний онцлог гэж бас би. Гэхдээ энэ Монгол одоо тэр байгалийнхаа сүр хүчний тогтцоор биш. Биднэрт бол энэ дөрвөн улирал энэ айхтар ингэж байхынхаа бүр толтой оршил байдаг. Ийм сонин өвөрмөц тогтцтой. Нэгдүгээр тийм газар. Хоёрдугаарт бол цэвэр усны ундраг газар Монгол ус. Гуравдугаарт бол энэ нүүдэлчин соёл иргэншлийн хамгийн номер 1 тэргүүлэгч ийм ард түмэн байхгүй бид нар. Өөрөө өөртөө хин гэдгийг ч мэдэхгүй болцсон явж штэ бид нар. Тэгэхээр энэ нүүдэлчин гэдэг чинь хоёр том соёл иргэншлийн нэг нь байгаа юм байна та. Өөрөөр хэлбэл бичгийн соёл, аман соёл гэдэг. Бичгийн соёлын одоо ургац хураадаг ард түмэн, тариачин соёлын хамгийн одоо энэ ард түмний одоо жишээлбэл өвөрмөц чанар нь юу гэхээр зэрэг заавал ямиг ингээд дүрсэлж, сийлж, бийжүүлж ингэж үлдээх гэдэг өв соёлоо ингээд үлдээх гэдэг тийм бүр сэтгэл зүйн тогтцтой хэрэгцээтэй хүмүүс аахгүй. Энэ ард түмний л ерөөсөө өөрсдийнх нь онцлог. Гэтэ энэ ард түмний бас энэ нь бол онцлогийг мэдээж хүнддэг шүү дээ бид нар. Биднээс өөр ухтгунтай. Монголчуудын хувьд бол юу гэхээр зэрэг бид нар бол ерөөсөө байгаль тэр чигээр нь байж ижил бид нар хүнддэг. Ямар нэгэн хүнд одоо зориулсан, хүний эрх ашигт үйлчилсэн, хүний тогтохонд таарсан, хүнд таалагдсан ийм бол байхсгүй. Өөрөөр хэлбэл хүн гэдэг зүйл чинь байгалаа шүтэж амьдрна, байгалаа дагаж амьдрна. Тэрнээс байгалыгаа ингэж өөрийн болгож амьдрахгүй гэсэн ойлголцтой байдаг байхгүй. Наад чи л харин их сонь санаа гарч ирээд байгаа байхгүй юу? Жуулчдын хувьд жуулчдад таалагдах гэж битгий хий. Өөрийнхөө яг байгаа юм а байгаагаар нь авч үзүүл. Тэгэх юм бол хүмүүс очно. Яг юугаар нь одоо жуулчдад таалагдах гэдэг нь нэг стандарт ч юм уу те яг тийм байх ёстой гэдэг юмараа явхаар бүх газар адилхан. За яг тав тух гэдэг л. Гэхдээ ер нь бол байгаа юм нэг байгаагаар бид нар өөрсдийн Монгол гэдэг ялгарлын тийм онцлогоороо байжсэн дээр гисэн санаа юу. Тэгэх юм бол хүмүүс өөрсдөө зорж ирж тэр бидний ялгарл гээд байгаа зүйлийг үзэх гэж ирэх юм байна гэсэн санаа. Зөв. Би зөв. Өөрийнхөө үнэт зүйл альва үндэстэн ястанд чинь өөрийн гэсэн газар зүйн тогтцоо одоо цаг агаар өв соёл гэж юм байна шүү дээ. Тэгээд энэ гурвынхаа онцлогийг мэддэг хүн бол өөрийнхөө үн цэнийг мэддэг байхгүй. Өөрийнхөө үн цэнийг мэддэг хүн чинь хүнээр бусдаар хүндэтгэж чадна. Тэгэхээр зэрэг эн чинь өөрийнхөө үн цэнийг мэдгүй хүн л бусдыг дагаж давхиж тэр юм элдв юм давтана шүү дээ. Тэгэхээр эн чинь бол хүн болгонд хамаатай сэдв байхгүй. Тэгэхээр зэрэг манай чи бидний өв соёлыг хүндэтгэж болно тийм ээ. Чи бидний манай Монгол орн бол нээлттэй. Гэхдээ чамд нэг болцолтой. Тэр бол юу гэхээр зэрэг чи бидний өв соёлыг байгаагаар нь хүлээж аваа гэдэг шаардлага байдаг байхгүй. Тийм нэг шаардах ёстой. Тэрийг бол ард түмний хэмжээнд бид бүгдөө л ойлгох ёстой. Бид нар ойлгоогүй болоод ингэж хог хайдаг шүү дээ. Ойлгоогүй болоод бид нар жорлон нэхээд байна. Ойлгоогүй болоод ийм янз бүрийн цогцлбор ямар юмны цогцлбор газарч гэх шиг тийм ээ. Цогцлбор газар мазар гэдэг чинь хүн ам одоо шигүү байгаль ертөнд одоо юугаа бас нэг экосистем юм жоохон газар хатгалчих юмсан гэсэн
ийм одоо сэтгүүтэй энэ хүн ам шиг газарт л одоо үйлчлдэг логик шүү дээ. Тэрнээс монголчууд ч нь бол бүх газар бүгдээрээ зохицолбор байх хэрэгтэй. Бүх газар бүгдээрээ дагшин ариун байх хэрэгтэй тийм ээ. Ийм байж иж бид нэр одоо байгаль ертөнцтэйгөө жамын хувьд урт удаан хугацаанд амьдрна уу гэхээс биш. Одоо өнөөдөр зөвхөн ингээд нөгөө өөрөө өөрсдийнхөө бодсон тогтхойг байгуулад тэгээд амьдрдаг юм биш гэдэг. Өөрөөр хэлбэл монголчууд чинь өвдөөцөө бодох юм бол маш их алсын хараанд амьдрдаг хүмүүс байхгүй. Тийм учраас өнөө маргаашийн өөрийнхөө тогтхонд ийм ач холбогдол өгдөггүй. Гол юм үйлдвэрлэе гэж боддоггүй. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч онлайн такси үйлчилгээ UBCab. Энэ амар амгалангийн талаарх ойлголт гэдэг. Энийг бол залуучууд их ойлгосоо гэж боддог. Амар амгалан гэдэг чинь хизээ үүсдэг юм хэр амар амгалан мэдэрсэн хүн бол элдв юм чунахаа байждаг байхгүй. Ямар ч тийм машин авах шаардлагагүй. Ямар ч тийм одоо гоё хувцас авч гоё байшин амьдарч өөрийгөө үзүүлэх гэх шаардлага байхгүй. Хүний нэгэнд хин нэгэн болж харагдах шаардлага байдаггүй. Бүр цаана тийм одоо сэтгэл зүйн маш их бат бөх орчин байгаад идэх байхгүй. Яагаад гэх юм бол би байгалийнхаа жамтай нийцж амьдарч байна. Миний үр хүүхдүүд эрүүл байна. Өсөж байгаа малж байгаа мал одоо юу маань эрүүл байна. Миний өвгдөөц яг амьдарчсан. Би яг тийм амьдарч байна. Би өвгдөөцийнхаа үнэтэй чанар тэр яхахтар одоо тасан зогтох чадвар тийм ээ. Тэр яхахтар одоо мэддэг чаддаг одоо хүнд үнэнч байх чанар, тууштай байх чанар, хүнлэг байх чанар, одоо хайр инрэлтэй байх чанар энэ болгонд нь бүгдөөрэнд нь би үнэнч байж чадчихэв. Хэрвээ энэ амар амгалан мэдэрсэн хүн бол нэг тэгж хот газар суур яваад гэж боддгоо. Нэг тийм одоо явъя гэж боддгоо. Өшөө дээрс нь амар гэдэг үг чинь энэ амныхаа ард гарыг ирсэн утгатай гэж ярьдаг юм лээ. Тэгээд ам одоо үг хоёр нь одоо нэг байсан хүн бол ерөөсөө ингээд өөрөө өөртөө үнж байх бүгдсэн амар гэдэг юм тий. Амныхаа ард гараал гэсэн үг байхгүй. Үг бол үнэтэй цэнтэй байх хэрэгтэй. Ялангуяа хэрэгтэй хүн. Үг нь цөөхөн мөртлөө цэнтэй. Тэгээд нэг тийм одоо нөмөртэй, түшигтэй, тулгууртай хажууд нь байхад нэг явах гэмээр тийм одоо монгол ирчүүд их ховордчиход шүү дээ. Тийм ээ, харин тий. Тэгээд одоо хэлсэн үг нь үнэн байдаг тий. Одоо яг заа гэд хэлсэн бол заал гэдэг. За үгүйгээд хэлсэн бол үгүй нь бол одоо үгүйгээр ч байдаг ч юм уу. Эсвэл одоо тэгээд одоо монголчуудын залуу үеийн нэг алдаа нь бол тийм байна шүү дээ. Эхлээд ч айгүйх ингээл уулзч асууд алга болчдөг тийм. Бид чинь тууштай биш хүний чанар. Тий. Ямар нэгэн тууштай хүн гэдэг бол ямар ч саад бэрхшээл тохиолдож байсан. Ямар ч одоо асуудал үүсэж исэн, ямар ч хор хохирол үүсэж исэн. Тэр нэг итгэж өмжсөн юмдаа ингээл итгэж өмжсөн хэвээрээ л байдаг тийм. Тэгээд тэрийг бол нэг өнөөдөр маргаашийн одоо уур ч юм уу эмоцоор ингээд юм шүүдэггүй. Нийт одоо цагийн уртад юм ингээд шүүж чаддаг. Тэгээ тийм хүмүүнээс чинь амар амгалан ялгардаг байхгүй. Тийм хүнийг чинь амар амгалан ялгарна гэдэг чинь гэр бүлдээ амар амгалан үүсгэж чинь. Эхнэрээ хуурах ямар чадлага байхгүй. Тэр нэг өлөв доолов гээд тийшээ найр цэнгийн 6 наадам гээд нэг явах ямар чадлага байхгүй тийм. Тэгээ тийм гэр бүлэнд очсон хүмүүцсэн хүүхэд гэдэг бол том болоод өөрөө гэр бүл үүсгэхдээ яг тэр амгалан яг тэр одоо тэрийг бий болгохын төлөө аюулгүй байдлыг бий болгож чаддаг байхгүй. Тэгэхээр зэрэг эн чинь одоо тэр удмын одоо үүрэг одоо үнэт зүйл нь болчихж байгаа байхгүй. Би өөрөө ийм юм үзэж өссөн хүн чинь би өөрөө тийм нэг дамжуулж чадна. За нэгдүгээр, хоёрдугаарт бол энэ улс орны хэмжээнд бол хүүхдийн хүмүүжил гэдэг бол бүр номер 1 асуудал. Энэ бол бүр үнэтэй цэнтэй төр засгийн хэмжээнд авч хэлцэх хамгийн асуудал байхгүй. Тэгэхээр монголчууд бол энэ барууныхны дайраад дуурайгаад нэг алдсан юм нь хүмүүжил босрол гэдэг хоёр юм ерөөсөө ялгах чадгаа байсан. Хүмүүжил гэдэг имийг бол босролтой ойлж утгаад ерөөсөө байхгүй бол тийм. Хүмүүжил гэдэг чинь хүн байх одоо чадвар. Хүн байна гэдэг чинь юу юм гэдэг чинь хамгийн түрүүнд л одоо хүн гэдэг чинь байгаль ертөнцид одоо үүрэг оройлтой юм байна гэдгээ одоо ойлгох тэрнээс эхэлнэ шүү дээ. Тэгэл би чинь эмэгтэй хүн юм байна. Эмэгтэй хүний хувьд одоо эрэгтэй хүнээс ялгар шин чанар ямар юм байдаг юм бэ тийм. Эрэгтэй хүний хувьд одоо эр хүнд байх одоо чанар
ямар байдгийг одоо үнж чанар тийм ээ түшиг тулгартай байх чанар, өөрөөс амар амгалан ялгуулдаг чанар, өөрөөс бас аюулгүй байдлыг бүрдүүлж чаддаг одоо чанар төр гэл тиймэрхүү чанар биш. Эмэгтэй хүн гэх юм бол одоо бас одоо юмыг хайрын нэрлэлээр одоо юмыг бас уучлж чаддаг, хайрын нэрлэлээр бүх юмыг цайруулж чаддаг гэдэг л тийм боловсролууд бол Монгол гэрийн хүмүүжил байсан байгаа байхгүй. Тэгээ бид нар чинь ийм том айхтар өвдөөцөөс хамтарсан ийм айхтар том хүмүүжлүүдийг юу ч биш болгоод сургууль соёл байгуулад 6 настай хүүхдийг өнөөдөр эцэг эхээс нь холдуулаад дотуур байранд суулгаад боловсрол болгоно гэж юу байсан. Гэхдээ тийм биз дээ. Эцэг эхийн хайр инэрлээс нь 6 настай хүүхдийг хүчээр аваад тэгээ сургууль одоо аваад эцэг одоо тэгээ тэр гэр бүл чинь бараг салах дээр тулж байгаа байхгүй. Гэхдээ чи юус ингэ аав нь одоо хөдөө зайлуу ганцаараа нэг маллаад ихэн хүүхдүүдээ ингээд сумын төв дээр гэр бараадаад хүүхдүүдээ бараадаа сумын төв дээр амьдраад тийм юм хийдэг төр зэсэг гэж ямар юм бэ? Тэр чинь одоо хамгийн түрүүнд тэр чинь өөртөө таарахгүй юм бусдын Кембрижийн боловсрал гэж ямар юм тийм тэнийг юм байж болохгүй шүү дээ. Үгүй тийм биз дээ. Улаанбаатарын өнөөдөр би ч одоо Улаанбаатарт очиод хамгийн түрүүнд дургу хүрдэг юм ингээл ерөөсөө онгоцны бодлоос ахуулаад юм бүх юм англи хэл дээр. Тэгсэн мөртлөө англи хэлээр бүтэн өгүүлбэр хэлж чадахгүй хүмүүс ихэнх нь байж ижгүй ч одоо юу ч юм бэ тийм биз дээ. Өөрийгөө хүндэтгэж сурах ёстой шүү дээ. Өөрийнхөө хэлийг хүнддэг. Өөрийнхөө өв соёлыг хүнддэг. Тэгснээ ямар нэгний аэропорт гэж хэлж байгаа юм. Тэгэл ямар интернэшнл аэропорт гэж хэлэн тий. Такси эдэр гэдгийг гүчинтэй өөрийн чинь хэлэнд тэр такси гэдэг байдгүй юм. Өөрөө бичиг үсэг байдгүй юм. Үгдээц чинь тийм боловсрол харанхуй бүдүүлэг тийм хүмүүс болоод англи хэлийг тэгж сохроод ураагаад хүнээс юм зээлж авч байгаа юм байна. Үгүй тийм биз дээ. Тийм амтны хүнийг ингээд дурайцсан хүнийг хэн хүнддэг юм. Иш чаан зайлвал да ямар ядуу арт хүн байл гэж харна уу гэсэн биш. Үгүй тийм биз дээ. Тий. Би л одоо ингээд дэлхийн 50 гаруй орноор явж үзлээ. Одоо тэгэхэд бол хаяг адарсан явж байгаа 90% нь англи хэл дээр байдаг. Бас одоо миний их оронд л байна да харуулсан. Монгол хэлээр яриад монгол бичгээр хаягаа тавьдаг тийм газараар би үйлчлүүлэхээр хүндэтгэж очиж үйлчлүүлмээр шүү дээ. Би монгол хэлээр бахархмаар шүү дээ. Үгүй тийм биз дээ. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. За, уулзаж ярилцсанд маш их баярлалаа. Би бол маш олон өнцгийг харлаа. Бид нар ч гэсэн бас яг ингээд мэддэггүй юм байна тий. Зүгээр л нэг юм байх хэвээр юм болов зүгээр гэдээ яваад байдаг. Зүгээр цаад өглөөргөн болох бид нар Монгол үндэстний үнс хэн буюу бид нар энүүгээрээ бусдын хүндлийг авах тухай таны яриа маш их таалагдлаа. Бас олонхтой санал хэлэх байх гэж бодож байна. Би ч гэсэн ингээд яг энэ тухай бол бодож байгаагүй юм байна. Зөндөө олон асуудал маш олон юмыг харахыг хичээдэг хэрнээ бас яг энэ өнцгүйч нэг сонирхолтой байлаа. Манай үзэгчд бас сонирхолтой байх бах. Тэгээд маш их баярлалаа тий. Өөрийн тань хэлдгээр бидний амьдралын бүр цаад үндэс бол амар амгалан байх гэдэг. Тэгээ би энэ нэвтрүүлгийг одоо цог доржин баг доржин Монголын их амар амгалан гэдэг шүлгээр төгсгөл үүсэж байна. Ягаад гэвэл таныг ярьж явах үед ерөөсөө баг доржин шүлгэл санаанд ороод байлаа тий. Ямар гоё энгийн Монгол ах уу тий. Энэ болгоно бидний амар амгалан шүү гэх тэр яруу найрагч хэлээд байна шүү дээ тий. Бидний амар амгалан болно шүү гэд. Тэгээ би бас ингээд хүнтэй ч гэсэн амар байна уу гэж хэлж байгааг амар байна уу л гэдэг үгээ бодоод байснаас цаад агуулгын ч гэсэн ингэж анзаарч хийсэнгүү. Тэгээ олон хүн бас эндээс санаа авах залуучуудад зөндөө хэрэгтэй зүйл. Миний амьдралын туршлага хэм бол одоо ерөөсөө цөөх үгээр хэлэх юм бол эхлээл би чинь одоо 20-д Амголоо охин явлаа шүү дээ. Францад. Ааста нэрээ одоо Францад хөгжил дэвшил гэж байдаг юм байна. Монголч нь одоо мангар тэнэг. Тэгш очиж хөгжил дэвшлийг сурч хэвээр ирнэ гэж явлаа шүү дээ.
Тэгсэн мөртлөө аягүй сайн ингээд явж жагаад ингээд явж тийм тойрог хийж жаал эргээл энэ төрсөн дээр ирж байна тийм. Ер нь үнэн шүү. Нэрээ би бол одоо жишээлбэл Америкт 14 жил болчиход ингээд сүүлийн жилүүд ингээд яг миний төрсөн уул ус зүудлэгтэй л тийм. Миний яг тэр өссөн багын ахуй зүудлэгтэй л бодогдоол. Тэгээ би нэг л өдөр өөртөө юу хийсэн гэ. Нутаг дуучээ. Би явах хэрэгтэй бай. Тэгэхээр энэ нөр ингээд баг монгол хүн болгонд байдаг тийм мэдрэмж байх гэж би бол боддог. Эзэж монгол хүн эх орон утсын ядаж юм уу тий эх орон муу байгаасаа ч гэж юм уу энэ надад огт хамаагүй гэж хэлж чаддгүй хүмүүс тий одоо үед бол ингээд бид нар бас ингээд аваад үлдэх хүн зүйлүүд байна маш гоё ярьлаа тий тэгэхээр энэ нэвтрүүлгээс бас зөндөө олон сонсож авах хүмүүстэй баярлалаа. За тэгээ тоож ирж хэдэн тоож ирлээ юм их баярлалаа. Стоп.